Карате жинхэнэ тулаанд үр дүнтэй юу? Тэгвэл яагаад каратегийн зарим төрөл нь үр дүнгүй бас зарим нь илүү үр дүнтэй байдаг вэ? Карате бол түүхийн хувьд ч самурадан бушидон зарчмаар хөгжиж ирсэн тулааны урлаг билээ. Түүхэн замналаараа олон домогт тулаанчдыг төрүүлж ирсэн. Гэвч бүх төрөл стил нь үр дүнтэй биш билээ. Каратегийн нэг төрөл стил нь дайны зэвсэг билээ. Учир нь комите хийх гэж нэг өдөр 100 хүнтэй тололдох сорил хийдэг. Каратегийн үндсэн философи нь өөрийгөө хөгжүүлж, сахилга бат суулгаж хүнд бэлтгэлийг хэвшүүлэх юм. Энэхүү стилийн нэрний утга нь хүртэл үнэнд хүрэх гэсэн ирмэлзэл гэсэн утгатай. Каратегийн хамгийн түгээмэл стил болох Шотокон карате зөвхөн оноо авах зорилттой бөгөөд өшгөлөлт гэхэд дөрмийн хувьд хязгаарлалтай байдаг. Гэвч энэхүү стилээр жинхэнэ бэлтгэгдсэн тулаанчтай үзвэл маш олон сул талууд гарч ирнэ. Үүнийг шалгаж үзэхийн тулд өнгөрсөн үеүүдэд маш олон каратегийн тамирчид рингэн дээр өөр стилийн тулаанчдтай тололдож үзсэн юм. Тухайн тулааны урлагийг хэр үр дүнтэй вэ гэдгийг түүгээр хичээлж байгаа сурагчдаар нь дүгнэдэг гэдэг. Мэдээж зарим нэг тамирчид амжилттай байсан. Жишээ нь Лёто Мачида гэхэд Шотокон каратегийн тамирчин байсан. Стивен Томпсон гэхэд кемпо каратегийн авраг байсан. Гэвч уламжлалт каратегийн тамирчид өөр тулааны тамирчидтай спарринг хийхэд ялагддаг. Тулааны өөр төрлүүд хоорондоо тулалдахад яагаад нэг төрөл нь ялагдаж нөгөө төрөл нь илүү байдаг тухай ойлгохын тулд үүх түүхээс нь авч үзэх хэрэгтэй. Түүхэнд Джек Демси болон Джон Карпентер хоёрын хооронд болж өнгөрсөн алдартай боксing тулаан болгоод дэлхийд даяар хүн бүр тулалдж сурахыг хүссэн. Япончууд ч гэсэн каратег алдаршуулахын тулд Шотокон каратег үндэслэгч Гичин Фунакоши гэдэг хүнийг ашигладаг. Японы хунтаач энэхүү урлагийг хараад биширсэн гэдэг. Гичин Окинавагаас Токио руу урилгаар авчирдаг. Каратег дэлхийд алдаршуулахын тулд ингээд орчин үеийн карате үүссэн юм. Нөгөө талд Кёкшун каратан өрсөлдөөн ихтэй дайны шалгуурыг давсан жинхэнэ тулааны урлаг болж хөгжиж ирсэн юм. Японы домогт тулаанч Масутаца Оёмогийн хөгжүүлж ирсэн каратегийн төрөл стил юм. 15 наснаасаа Шотокон каратегаар Гичин Фунакошигийн удирдлаганд ор хичээллээд 17 наснда хар бүсээ авсан гэдэг. Дэлхийн 2 дугаар дайны дараа маш олон гудамжны тулаан хийсэн түүний тухай домог яриануд зөндөө бий. Япон улс дайнд ялагдаж ичгүүрт орох үеэр тэрээр каратег хөгжүүлж бүхий л амьдралаа энэхүү урлагт зориулсан юм. Бүх Япон даяар зохион байгуулсан тулааны тэмцээний анхны ялагч нь Оёмо юм. Түүний тухай зарим нэг домог яриануд нь хэтрүүлэгтэй ч гэсэн түүний тулааны урлагтаа оруулсан хувь нэмэр амьдралын замнал нь маргашгүй үнэн билээ. Өдөр бүр хэдэн зуун удаа цохилт хийж хэдэн мянган удаа суулт хийж хүмүүсийн нүдэн дээр бухыг цохон дундуур нь цохиж унгааж ууланд ганцаараа бэлтгэл хийж бодит амьдрал дээр өөрийнхөө айдас руугаа алхаж түүнтэй нуур төлсөн цор ганц хүн юм. Кёкшун карате бол тамирчны спорт бус. Энэ бол амьдралын философи. Осу хэмээх ганцхан үгээр бүхнийг илэрхийлнэ. Тэсвэр төвчээр түндлэл хүчтэй цохилт ирсэн ч боцохгүй. Хичнээн удаа унсан ч дахиад босно. Тэмцээн дээр бэлэжгүй зөвхөн нүцгэн гараараа тулалддаг. Толгой руу гараар цогтгүй ч гэсэн цохил бүр нь фул контакт. Бэлээ өмсөж тулалдвал Японы кикбокс болчихно. Түүний бэлтгэлийн систем нь хүнд хэцүү. Тулаанч хүнд хэрэгтэй бүхий л ур чадварыг хөгжүүлдэг. Бэлтгэлийн үеэр гэмтэх тохиолдол зөндөө ч гэсэн маш олон хүмүүсийг өөртөө татаж чадсан спорт юм. Энэхүү хүнд бэлтгэлийн араас л маш олон аваргууд төрж байгаа юм. Хар бүсний дан авах гэж 100 хүнтэй тулалдах комите зохион байгуулдаг. Хүн тус бүртээ 2 минут тулалддаг 100 хүнтэй сорил юм. Бүгд найрамдах социалист Монгол улсын арми цэрэг цагдаа тусгаагийнхныг анх Кёкшун каратегаар бэлдэж ирсэн түүхч бий. Манай Монголоос ч гэсэн Кёкшун карате суурьтай тамирчид Япон бол төв дэлхийн авраг болж байсан түүх зөндөө бий. K1 тулааны холбооны үүсэл гарлан ч гэсэн Seido Keikon карате юм. Эхний K1 холбооны тулаан нь Кёкшун каратегийн тамирчдыг дэлхийн өөр тулааны төрөл стилээр хичээлдэг тамирчидтай сорж тулалдуулж үзэх маягаар анх эхэлсэн билээ. Andy Hugh, Francesco Filio болон Голландын шилдэг кикбоксчид K1-ыг нэрд гаргасан. Кёкшун чамд яг юуг заах вэ? Айдасгүй байх уу? Мэдээж үгүй. Өвдөхгүй байх уу? Бас үгүй. Гэхдээ айж байгаагаа үл харуулж өвдөж байсан ч түүнийг даван туулах төвчээрийг чамд зааж өгнө. Энэхүү каратегийн үндсэн философи нь хаанч байсан, ямар ч хүчтэй байсан. Бодит хүч чадал гэдэг ганц булчин шүрмэс хурд хүчж биш. Энэ бол тэсвэр хатуужил өвдсөн ч гэсэн үргэлжлүүлэх зориг. Өөрийгөө даван туулах итгэл үнэмшил юм. Ялалт бол өвдөлтөөс цааш байдаг. Амьдрал бол тэмцэл. Зовлон болон өвдөлт айдсыг зориг төвчээрээр даван гарсан цагт чи жинхэнэ тулаанч болдог.
Энэ бол Kyokushin Karate, The Ultimate Truth буюу үнэнд хүрэх замнал юм.